За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хувьд та бүхэнтэйгээ Бээжин хот болон Бээжингийн эргэн тойрны газруудын одоо халдварын байдал, тэгээд сэргийлт хамгаалтын ажлын талаар хуваалцъя гэж бодлоо. За сүүлийн үед лайв хийх болгон үзэгчид маань ингэж асуудаг л да. Одоо Бээжинд корона гайгүй юу? Хөбэй можид хатуу хөл хороо тогтоосон үнэн үү гэхчлээ одоо иймэрхүү асуулт бол олон ирсэн. Тэгэхээр одоо энэ тухай та бүхэнтэйгээ бас товчхон мэдээлэл хуваалцъя гэж бодлоо. За Бээжингийн тухай гэж ярихад бол Няднангийн одоо 7 дугаар сараас хойш ерөөхдөө 5 сарын хугацаанд халдварын тохиолдол бүртгэгдээгүй байж байгаад одоо 12 дугаар сарын 10-даар гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бол дотооддоо алдсан. За түүнээс хойш бол ерөөхдөө өдөр болгон хэд хэдээр бүртгэгдэж байсан. Гэхдээ одоо зарим нь бас энэ хүйтэн дамжлагтай бас хамаатай байсан. За 1-р сарын 10-ны байдлаар бол Бээжин хотод бол нийтдээ 5 тохиолдол бүртгэгдсэний 4 нь бол шинж тэмдэггүй өвчтөн байсан. За энэ бас нэг онцлог болж байна л да. Ерөнхийдөө одоо сүүлийн үед энэ Бээжин гихчлэн эргэн тойрны газруудын бүртгэгдсэн тохиолдлуудын ихэнх нь бас гэх юм уу одоо тал хувь нь бол ерөнхийдөө шинж тэмдэггүй өвчтөн байсан. За Бээжин хотод одоо халдварын байдал гарч байлаа ч гэсэн хотыг одоо бүхэлд нь хөл хороо тогтоогоогүй байгаа. Харин одоо уламжил ёсороо хотынхоо гудамж хорооллоор бол эрсдлийн зэрэглэлийг бол тогтоож гисэн байгаа. Одоо тухайлбал яг одоогийн байдлаар бол Бээжин хотод 8 дунд эрсдэлтэй газар байгаа. Түүний ихэнх нь бол Бээжин хотын зүүн хойд хэсгийн шөнийн дүүрэгт төвлөрсөн байдаг. Харин одоо Бээжин хотын баруун хэсгээр ажиллаж амьдарч байгаа бидний хувьд бол энэ халдвар бол нэг их нөлөөлөхгүй байна. Ерөөхдөө одоо энгийн байдлаар энэ маскан зүгэл халдвар хамгаалтаа хийгээд явж байна. Тэгээд бид нар одоо олон нийтийн газраар үйлчлүүлэх үедээ бол эрүүл мэндийн QR код уншуулж ордог. За энэ QR кодыг уншуулах үед хэрв одоо улаан гарч байвал эрсдэлтэй бүсд утсан гэсэн үг. Тийм учраас бол ерөөхдөө эрсдэлгүй газраар явсан хүн бол олон нийтийн газраар үйлчлүүлж байна гэж ойлгож болно. За тэгвэл Бээжин хотоос гадна бас Бээжин хотын эргэн тойрны газруудад бол халдварын байдал бүртгэгдсээр байна. Ялангуяа одоо Хөбэй можийн Шижажон болон Шинтай гэдэг хоёр хотод бол нэлээд ноцтой байна. Тухайлбал одоо сүүлийн үед өдөр болгон хэдэн 10 тохиолдол бүртгэгдэж байна. Ялангуяа одоо энэ Шижажон хотын хувьд бол 1-р сарын 10-ны байдлаар Шижажон хотод бол нийтдээ 77 тохиолдол бүртгэгдсэн байна. Тийм учраас яг энэ хоёр хотод бол хатуу хөл хороо тогтоосон. Тэгээд энэ хоёр хотоос Бээжин хот руу нэвтрэх хүмүүсийг бол чанга хоригдсан байгаа. Мөн одоо энэ хоёр хотын бүх одоо оршин суугчдыг нуклеин хүчлийн шинжилгээнд хамруулсан. Мөн одоо 2 дахь ээлжийн шинжилгээнд бас утгагүй хамруулах гэж байгаа. За гэх мэтчлэн одоо яг халдварын байдлыг яг тухайн газар дээр нь маш чанга сэргийлж хориглож байгаа учраас бол ерөөхдөө ихээр дэлгэрэх эрсдлийг бол бас таслан зогсоож байна гэж хэлж олно. За тэгвэл мөн халдвар хамгаалтын ажилтай холбоотойгоор COVID-19-ийн эсрэг вакциныг бол олон нийтэд албан ёсоор яг энэ жилээс бол тарьж эхэлж байгаа. Ер нь бол Няднан жилийн 6 дугаар сараас эхлээд халдварын онц эрсдэлтэй ажлын байр дээр байж байгаа хүмүүст бол тарьж эхэлсэн. Яг одоогийн байдлаар бол байгууллага нэгжийн нэгдэлтэй зохион байгуулалтайгаар мөн одоо хувь хүний өөрийн санаачлагын дагуу бол тарьж эхэлж байгаа юм аа. За ерөнхийдөө одоо халдвар хамгаалтын ажил маань иймэрхүү журмаар явагдаж байна. Тэгвэл та бүхэн маань бас өөр ямар асуудалд анхаарал хандуулж байгаа бол биднэрт бас комментаар бичиж үлдээгээрэй. Ингээд нэвтрүүлэгт анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.